자. 나름인데, 나름은 나주다. За манайхан орж ирсэн улсууд гаралгүйгээр энэ лайвыг үзэж байгаа хүмүүс та бүхэн шеэрлүүд өгөөрэй. Олуулаа болж байгаад мэдээлэл сонсъё. Мэдээлэл хүргэе гэж. За улам олуулаа болох хэрэгтэй. За энэ селебдэд төвгээд энэ байгуулагдаж байгаа. Энэ бүтээн байгуулалтыг та бүхэн харж байна. За энд бол хятад ажилчид нэлээд олон байгаа. Монгол компаниуд бас туслан гүйцэтгэх одоо ажил гүйцэтгэж байгаа. За үүний өмнө ногоо нуурдах барилга дээр туслан гүйцэтгэх ажил хийж исэн компаниудын ажлын хөлсийг өгөөгүй гэсэн ийм мэдээлэлтэйгээр за энд нэлээд олон залуучууд маань ирсэн байна. Хөрсөн компаниудын одоо удирдлагууд ирсэн байна. За эдгээр маань шаардж байгаад хятад талын тий одоо дарга захирлуудтай уулзж байгаа юм шиг байна. За тэгээд сонсоод байлаа. Ер нь бол бид нар буруугүй. Өмнө ажил гүйцэтгэжсэн охин компани маань алдаа гаргажээ. За тэгээд ер нь баг хөлс мөнгийг нөхөд хэцүүхэн байна ухааны юм ярьж ах шиг байна. Ингээд Монгол иргэд тохироод ээж болохгүй. Ингэж Монгол хүмүүсийн ажил хөдөлмөрийг шулж болохгүй. Тэ? Ажил хөдөлмөр хийлгчээд хөлсийг нөхгүй. Энд чинь олон залуучууд 450 гаруй иргэдийн цалин өгөөгүй гэж байна. 450 хүний цаана ажил, амьдрал тий бүгд л өрнөж байгаа шүү дээ. Тэгээ одоо үндэсний баяр наадам болох гэж байна. Тэгтэл одоо ингээд нэг хятадын компани цалин хөлсийн өгүүлгүүгээр ингээд байгаад ээж болох юм уу? Тэгсэн мөртлөө мөн туслан гүйцэтгэх хийжсэн хятад компаниуд нь болохоор хөлс мөнгө аваад яваад тагс гэж. За ингээд хятадын Минметалс хятадын 2 дахь металлурги гэсэн нэг юм хаягтай. Энэ дотор бол төлөөллийн улсууд одоо компанийн захирлууд орсон байгаа. За ийм байна. Тэгээд яг би дөнгөж сая ирсэн. Ер нь бол манайхан ярих бах. Үүн дотор одоо ингээд залуучууд байж л байна. За ийм байна. Магерлт одоо ярих уу? За чинийг авч байгаа. За дуун яаж юм манайхан дуун вэ? За сайн байцгаана уу. За өнөөдөр энэ одоо мөнхөө найзын маань лайвыг үзэж байгаа бүх хүмүүсүүдэд оройны мэндийг хүргэе. За миний энэ барьсан лайв энэ баннерыг бол хараад та бүхэн ойлгож байгаа бох те. Энэ хятад компани Монголд ирээд те үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа явуулахдаа нэгдүгээр Автек гэрээ нэртэйгээр Монгол улсын бүх тендерийн тухай хууль, компани тухай хууль бүх хуулиудыг зөрчдөг. Нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол энэ компани нь те үйл ажиллагаа явуулахын сацуу одоо мега төсөл нэрээр Монголын одоо хэдэн тэрбум татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн их 80 төгрөгийг өөрсдөө аваад завшуулдаг. Иймэрхүү үйл ажиллагаа явагдчих. За нэг мега төсөл гэдэг маань тийм ээ яг үнэн хэрэг дээрээ болвол маш төр одоо бодлогоороо орж байгаа болвол энэ компаниудыгаа одоо зах зээлийн хүнээс нэг 20% юм уу эсвэл 40% хямдтайгаар ард түмнээ хэрэгцээт ийм хямд ийм
орон сууцаар хангачиж энэ нь өөрөө мега төсөл болно. Гэтэл энэ шаардлагуудыг бол хангаж чадаагүй. Дээрээс нь аптек гэрээгээр ямар ч одоо сонгон шалгаруулалт байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар энэ компани өөрөө Монгол бүртгэлтэй компани биш. Одоо Бээжинд бүртгэлтэй компани гэж байгаа. Бээжинд бүртгэлтэй компаниас Монгол хүмүүсүүд тийм ээ ажилласан цалингаа битгийл тэр компанийг шүүхэд өгч юм ирэхгүй байж байгаа. За ингээд ийм олон хуулиудыг зөрчиж чинь. Дээрээс нь энд ажиллаж байгаа залуучуудыг бол те жил гарангийн хугацаанд цалин цагааг нь бол тавиагүй. Жил гарангийн хугацаанд. За тэгэд энэ компани нөхдүүдтэй өнөөдөр уулзаад ярилцаад ирэнгүүд яаж гинөө? Манай охин компани тийм болохоор та бүхэнтэй холбогдуулъя гих мэтчлэнгээр ингээд юм ярьж байгаа. Энэ Нямбатар гэдэг нөхөр те энэ даваа далаа гэдэг нөхдүүд мега төслнэрээр өчнөө том төслүүдийг зарлцгаад өөрсдөө эдрийг өгөөсгээд өөрсдөө эдгээр бүр гадаадд очсон хөл бөмбөг үзээ явж байгаа байхгүй юу? Тэ? Тэгээ Монгол залуучууд энэ хүмүүсүүдийн тарьсан балгаар өнөөдөр хэдэн зуугаараа хохирцсон. Яг өнөөдөр бидний одоо юунд ирснээр мэдээлэл ирснээр нэг 6 компани байгаа. Ойролцоогоор 400 орчим ажилтан. За энэ маань нэг ойролцоогоор 7-8 тэрбум төгрөгийн ийм асуудал ярьж байна. Өнөө маргаашгүй наадамд өгчихсөн. Наадам тулчихсан. Ийм байхад энэ хүмүүсүүд цалин цагаагүй. Зарим хүмүүсүүдийнх нь эхнэр нөхцөл амин орлох дээрээ тулчихсан. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Гэтэл одоо манай энэ төр загсаг ямар ч хүмүүсүүд арга хэмжээ авдаггүй. Шинэхэн одоо Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон энэ Пүрэв Даваа гэж нөхөр энэ дээр иж ажиллаач ээ. Ард иргэдийнхаа энэ тулгамдсан асуудлыг шийдэх тал дээр та бүхэн арга хэмжээ аваач ээ. Барилга хот байгуулалтын сайд Амгланбаатар чи энэ дээр иж ажиллаач ээ. Монголын ард түмэн энд цалин цагаараа хохироод хэдэн зуугаараа өнөөдөр ингээд цалин цагаагүйгээд байж байна. Гэтэл энэ хятад компаниудыг өмнө авчиж биднэртэй уулзуулаад нөгөө хятад компани бидний аваагүй, бидний ажилуулаагүй, манай туслан гүйцэтгэгч гих мэтчлэнгээр ингээд гүлэг төрүүлээ сууж. Та нарын одоо манай цэгмэд нэгэн сайт манай Бян Бочор гэдэг ийм залуучууд дотор ороод ингээд лайвыг та бүхэн бүгдээрээ үзэж байгаа. Өнөөдөр Монголын хууль дүрмийг хятад компаниуд орж ирээд хизээч дагдаггүй, мөрддөггүй. Монгол хүмүүсүүдийг те бүр улнаас доогуур авч үздэг. Монголын хууль манай энэ гашаан дотор те бидний энэ үйл ажиллагаа явуулж байгаа талбай дотор үйлчлэхгүй гэсэн ийм бодолтой болцсон. Дөнгөж саяхан энэ бид нар цаг гарan 2 цагийн өмнө лайв хийсэн. Энэ Улаанбаатар хотод те Сэлбэдэд төв нэртэй энд бүр China Town үүсчихсэн байж. China Town-ыг та нар энэ өмнөх лайвуудаар үзэх бах. Энэ лайвууд дотор бүр өрөөнд дотроо пив уугаал ингээд шалтан үсгэн ингээд хятадууд хэдэн зуугаараа ингээд байрлаж чад байж. Энэ нөхдүүдээр хяналт шалгалт тавиач ээ. Гадаадын хариатыг одоо хяналт шалгадаг газрынхан тийм ээ гадаад иргэн сайд та нар энэ дээр ирж ажиллаач ээ. Энэ нөхдүүдээр хяналт шалгалт тавиач ээ та бүхэн хүсье. Тэгээд өнөөдөр энд одоо нэг ойролцоогоор 30 гаруй тэмцэгч нийгэмд дуу хоолойгоо хүргэдэг ийм залуучууд ирээд байж. Бид нар бол энэ компаниас мөнгөний авч энэ залуучуудын хохирлыг барагдуулгаснаас эндээс бол гарахгүй гэж та бүхэнд хэлье. За тэгээд энэ манай энэ залуугийн байсан бол энэ хотын дарга Пүрэв Даваа хятад компаниуд хөөж гаргаа гэсэн бай. Хөөж гаргахгүй байх юм бол энэ Пүрэв Давгаа энийг хөөж гаргахгүй байх юм бол энэ компаниуд чинь тий өнөөдөр одоо Монголд хууль үйлчлэхгүй юм чинь бид нар дарга сайд нарт нь бусад албан хаагчид нь хэдэн зуун тэрбум төгрөг өгөөд энэ Монгол компаниудыг энэ Монгол ард иргэдийг нь хохирооход ямар ч одоо асуудал байхгүй гэх мэтлэнгийн ийм бодолтой болчихжээ. Тэгээд иргэдээс орж ирсэн 2-3 мэдээлэл байгаа. За нэг мэдээлэл нь олонгууд Нямбатарын туслах зөвлөх ажлын албаны дарганууд хариуцсан бүх хүмүүсүүд нь энэ Сэлбэдэд төв дээр байгаа. Одоо энэ Сэлбэдэд төвийг барихад одоо барилгын ажлыг явуулахад одоо шаардагдсан тэр тоног дөхөөрөмж багж хэрэгсэл хоол унд материал бүх юмнуудыг Нямбатарын туслах зөвлөх нөхдүүд бол шахсан гэдэг ийм мэдээлэл бол орж иж байгаа. Тэгээд тагнууд болон цагдаа дээрээс нь энэ үндэсний аюулгүй байдлын бүх хүмүүсүүдэд та нар анхаарал хандуулаач ээ. Монголын ард түмний гадны нэг компанитай уулзуулаад тэр компанитай ингээд хэрүүл хийгээд хэдэн зуугаараа энд ингээд ажилгүй төрөлгөө наадам болсон ийм цаг үед биднийг ингэж чирэгдүүлсээр байх юм уу? Та нар өнөөдөр төрийн албаны албаа хаагч нар та нар татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж Монголын ард түмний сайн сайхны төлөө ажиллана гэж та бүхэн ингэж дуу хоолойгоо өргөж энд гарч ирсэн хүмүүсүүд. Улсын их хурлын гишүүн 126 нөхөрт хандаад хэлье. Та нарын Сүхбаатар дүүргээс сонгогдсон улсын их хурлын гишүүдэд хандаад хэлье.
Ялангуяа нэм осрын учрал хандаад хэлье. Та бүхэн өөрийн сонгогдсон тойрог дээр чинь ийм үндэсний аюулгүй байдлын хэмжээний ийм том асуудал гарчаад хахад та нар юу хийгээд хараа сууж байна. Тэ? Улсын их хурлын одоо чуулганы хаврын чуулганд талчлаа гэж та нар одоо ингээд хөдөө гисээд тэ аялал зугаалга хийгээд яваад өгчтэй юм уу? Сүхбаатар дүүргийн ард иргэд энэ дээр цалин цагаагаа хохироод цалин цагаагүй болоод ингэ байж хат юу та нарт хамаагүй юм уу? Тэ энэ асуудлаа шийдэж өгөөч гэж та бүхэнд хэлье. Тэгээд хэрвээ та нар ажил төрлөө хийж чадахгүй байх юм бол дараачийн ээлжинд манай тэмцэгч залуучууд тэ ямар ч одоо дараагийн шийдний ийм тэмцлийн хэлбэрийг сонгоно гэдгийг та бүхэн дуулгая. Би хэдэн нэрийн цалин гаргаж. За ойролцоогоор одоогоор бол нэг 400 орчим ирнэ гэж байгаа. 400. За цааш бол одоо ер нь нэг 20 гаруй компани бол хохирчод шиг байгаа. Одоо тэгээ дараагийн компаниуд нэмэгдээч тий. Монгол барилгачин залуучууд эрх ашиг хамгаална гэсэн ийм залуучууд байл бид бүнтэй нэгдээч. Дээрээс нь барилгачдын эрх ашигыг хамгаална гэж одоо гарч ирсэн тий. Барилга хот байгуулалтын яамны нөхдүүд. Дээрээс нь барилгачдын одоо холбоо гэж байгаа, мэргэжлийн холбоо. Энэ нөхдүүд та нар ажиллаа хийгээч гэж та бүхэнд уриалъя. Тэгээд хэрвээ ажиллаа хийж чадахгүй байгаа бол наад албан тушаалаа өгөө. Өөр чаддаг энэ барилгын компанийн нөхдүүд нь аваад наад ажил төрлийг чинь амжуулга. Барилгачдын эрх ашигыг хамгаалж чаддаг. Энгийн ард түмнийхээ тэгээ ажиллаж амьдрах ийм боломжийг нь хангаж чаддаг хүмүүсүүд ажиллаа хийгээ гэж та бүхэнд хэлье. За манайхан хадисраа. За иймэрхүү байх жишээтэй. Ер нь бол энэ одоо энэ Монгол иргэд тий одоо ингэдэж штэ энэ гадуур ярьдаг штэ энэ барилгын компанид ажиллаа тий цалингаа өгдөгөө гэдэг. Тэгэхээр ягаад тэгэхээр энэ толгой энэ хятад компаниуд нь энэ туслан гүйцэтгэгч компаниудынхаа цалин өгөхгүй болохоор нөгөөдүүд нь цалингаа өгдөг байх нь штэ тий. Тэгэхээр энэ одоо ерөөсөө дөөврийн компани байгаад байгаа. Одоо Нямбатарын хийсэн энэ балаг штэ одоо ер нь бол тий. Нямбатарын хийсэн балаг байхгүй энэ. Тийм учраас одоо энэ залуучуудыг одоо дэмжиж ирж бид нар одоо үг үзэл бодлоо илэрхийлдэг хэдэн залуучууд тий эн чинь нэг хүний эрх ашигүйч энэ залуучуудын арга гэрт нь амьдрал явагдаад байна шүү дээ. Бүтэн жилийн хугацаанд өнөөдөр эдгээр гів гинтхэн одоо яа гэдэг сарын өмнө цалингаа авахгүй цалингаа нэхээгүй эн чинь жилийн өмнөх асуудал байгаа даа байхгүй юу? Тэгээ энэ залуучууд хохирцсон байж тоо Монгол улсын иргэд Монгол улстай хохирцоо яваад байна шүү дээ одоо. Тэгэхэд энийг хууль хүчнийх нь яагаад шийддэггүй? Одоо энэ хамгийн одоо тэгээ энэ хятад компани нөгөө удирдлагууд нь энэ хятад компани ингэдэг гэж байгаа. Энэ Монгол талынхаа энэ юунуудыг солиод байдаг гэж байгаа. Одоо нэг оюутлогод нэг ажилчид 10 хоногор явдаг шүү дээ. Яг тэрэн шиг солигдоо яваад байдаг гэж байгаа. Тэгээд дараах нь хариуцлага нь гэхээр за би өнөөдөр ирсээ, саяхан ирсэн гэдэг тэгээд нэг бүлэг төрүүлж байгаа чинь 10 хоногийн өмнө ирсээ би мэдэхгүй байна сайн гэж. Ийм муухай өврийн юм байж болохгүй. Тийм учраас энэ асуудал дээр өнөөдөр бид нар бас нэг дуу хоолойгоо илэрхийлье те. Энд чинь энэ залуучууд Монгол улсад амьдарч иж ямар харийн улсад амьдарч байгаа шүү дээ. Монгол улсын залуучууд нь өнөөдөр эрх ашиггаа зөрчүүлчихэд ингэ байж идэг. Төр засаг гэж байхгүй болцсон те. Тэгээ одоо та нар орж ирэхэд өглөө биднийг орж ирэхэд харсан баг. Энэ дотор зүгээр л энэ хашаан дотор зүгээр нэг хятад те. Хятад улсад ороод ирсэн юм шиг дүүрэн хужаанар Монгол хүнийг ч алга энэ дотор те. Ийм бүтээн байгуулалтанда Монгол ажилчтай хохироодог, Монгол компаниудаа хохироодог те. Ийм байж болохгүй учраас энэний дээр бид нар ирсэн юм шүү гэж хэлмээр байна те. Тэрнээс бас нэг юм хэлэхэд бүтээн байгуулалтыг түрүү өдөр намайг лайв хийж байгаад доор нь бичээд байлаа. Та нар бүтээн байгуулалтыг эсэргүүцэж явж идэг гэж биднийг харлуулдаг байгаа байхгүй. Энд чинь ерөөсөө энийг бүтээн байгуулалтыг харлуулсан юм нэг ч алга тий. Айлах бүтээн байгуулалт хийж байгаа бол Монгол улсын хууль дүрм гэж байдаг бол тэрнийхээ бүх дүрм хуулиараа явах хэрэгтэй байхгүй юу? Бүтээн байгуулалт гээд Монгол залуучуудыг хохирооход байж болохгүй байхгүй юу? Эдгээр чинь ажилттай, амьдралтай тийм биз дээ. Тийм байхгүй юу? За тийм ээ. Гэхдээ сая ярьж байна л да. Энэ гадаадд байгаа хүмүүс ажил хийж болдгоо юм уу? Гэхдээ хийж болно л да. Гэхдээ Монгол улсын хууль дүрмийг чамд сахих хэрэгтэй. Монгол улсын хууль дүрмийг чамд сахиулах хэрэгтэй. Хэн сахиулах хэрэгтэй? Энэ Монгол улсын төр засагт байгаа. Нийслэлийн засаг захиргаанд байгаа нөхдүүд. Гэтэл Монголын хуулийг
уландаа гიშгэж байна гэдэг чинь эдгээр өөрсдөө дээрээс нь одоо хуулийг нь сахиулахыг хүсэхгүй шүү дээ. Манай энэ группийн охин компани тийм болохоор бид нар бол энийг хариуцсан. Тэгээ одоо ийм л нэг ийм алан юм яриад Ийм л одоо хариу. одоо юу яаж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь охин компани гэдэг чинь өөр нэг нөхдүүдийг яриад байна шүү дээ. За тэдгээр нөхдүүд энд байхгүй. Зөв. Тэгэхээр энд байгаа нөхдүүдээс л бид нар шаардах хэрэгтэй. Шууд тэр хөлс мөнгөний өг гэдэг юм ярих хэрэгтэй. Түүнээс хизээ өгөх вэ? Яах вэ гэдэг юм асуух ёсгүй. Шууд өгөө. Одоо өг гэж шаардах хэрэгтэй. Одоо энэ бол зүгээр л ийшээ орсон хүмүүсийн одоо юуг яаж штэ одоо галыг нь унтрааж штэ тийм ээ. Тэгэхээр бид нар улам хүчтэй тэмцэж улам хүчтэй үг үзэл бодлоо. Одоо би энэ лайвыг үзэж байгаа хүмүүст хэлье. Хэрвээ энэ тэр ногоон нуурын барилга дээр жилийн өмнө ажиллаж байсан залуучууд цалин мөнгө авч чадаагүй залуучууд хамаагүй хүрээдэр өөрөөрөө тэмцээ. Олонний хүч олонгүй далаа. Түүнээс ингээд яг бид нар яагаад энд ирсэн гэхээр Монгол хүний эрх ашигыг хамгаалж ирж байгаа байхгүй юу? Тэр тэдгээр хүмүүсийн ар гэрт амьдрал тэгээд амаа ангаасан үр хөвгт нь байгаа. Тэгээд монголчуудыг ядуу амьдруулад байна гэдээ ярьж байгаа. Энэ чинь том доромжлол байхгүй. Доромжлоод цалин нөхгүй, төр засгийн шаардахгүй, эдгээр компанийг шахахгүй. Та нар яхаараа Монгол ажилтны цалин өгдөг юм бэ? Яг одоо өг. Тэгэхгүй бол дараагийн одоо тендер байдаг юм а дараагийн ажлыг чи эхлүүлэхгүй гэдэг. Яагаад ингэж болдгоо? Яхаараа одоо ингээд нэг юм хогийн энэ гадны одоо нөхдүүд давраачсан юм үйлдэл хийгээд идэв юм бэ? Тэ? Арай дэндүү байна. Тэгэхээр энэ хотын шин удирдлага бүтэц одоо ажиллаа хий. Та нар одоо сая Нямбатар өчнөөл одоо буруу юм хийлээ гэж нийслэлийн юу сонсгол болгож ирсэн. Тэр бол би хэлж байгаа шүү дээ. Сонсгол гэдэг чинь сонсгоод гол гаргадаг юм шүү дээ. Ер нь бол зүгээр та нар сайхан сонс бид нар гоё шаалаад гэдэг. Тэрийг л үзүүлж байгаа шүү дээ. Үгүй байхгүй. Ингэ шаалгаад амиргүй байна. Арай дэндүү байна нэрэ. Тэгэхээр бол одоо энэ залуучууд өгүүлэл одоо илэрхийлэх хэрэгтэй. Ер нь бол зоригтой үйж золиос гаргаж зоригтой хүрнэ. Миний ерөөсөө хэлэх үг ерөөсөө тийм. Зий гэж байна. Одоо англи нэг залуучуудын хэлдгээр монголоор бол зээ өсөх шүү дээ. Ер нь 3 зийгээр урдаа барьчих гэж. Зоригтой вэ? Золиос гарга. Тэгээ зоригтой хүрнэ. Золиос гарга гэдэг чинь амиа золиос гэж байгаа юм биш. Цагаа зарцуул. Цаг заваа гарга. Зоригтой вэ? Бид нар эх орондоо байж чөлөөтэй амьдрал ахуйгаа аваад явах тэнхэлтэй хүмүүс шүү. Тэгээд ажил хөдөлмөр хийх нь хөлсийг нөхгүй. Тэгээд тэрийг нь төр засгийн шаарддаггүй. Ийм л тэг нэгтгүү. Иргэнийхээ эрх ашигыг хамгаалдаг. Тэг Монгол улсын үндсэн хуулинд иргэнийхээ эрхийг хамгаална. Ажил хөдөлмөр эрхлэхийг нь чөлөөтэй байлгана. Зөндөл юм байна шүү. Ийм байна. Тэгээд одоо арай дэндүү байна. Арай дэндүү байна нэрээ. Тэгээ юу яа? Одоо бид нар бол Энэ одоо ирсэн байгаа хүмүүс чинь одоо энэ яг хариуцаад ирсэн байгаа хүмүүс чинь болохоор юу юм бэ? Группийнхаа 2 дахь компани байна. За охин компанийнхаа 2 дахь гэсэн үг. Яг энэ тэр нөгөө Сэлбийн юуны Дөлгөө нуурын 1008 айлын орон сууцных болохоор 3 дахь компани хийсэн гинэ. Тэгэхээр бид нар бол энийг хариуцахгүй. Гэхдээ та нарт холбож өгнө. Тэгмүүд л одоо хүмүүс энэ одоо бүтээн байгуулалтыг явуулахгүй үргэлжлүүлэхгүй гэхээр та нар энийг зогсоож болно. Зогсоолоо гэд хин ашигтай юм бэ? Энэ төсөл чинь ганц 2 жил гацах юм болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дотор чинь зөвхөн нэг одоо төсөл дээр гэхэд 8 компани ороод ирсэн. Тэрнээс нь 2 хэтэд нь бол бүрэн тооцоо төлбөр авсан байгаа шүү дээ. Тэгвэл үлдсэн нөгөө 6 нь болохоор Монгол компани нь ямар ч мөнгө төгрөгөө аваагүй байгаа байхгүй. Тэгэхээр танаа групп тэртээ тэргүй нийслэлтэй гэрээ хийсэн. Тэгэхээр нэг групп юм чинь групп хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр бид нар бол одоо энэ асуудлыг энд шийдэж чадахгүй гэдэг зүйл ярьж байна. Тэгээд энэ хятадуудын талаар бас асуулаа. Тэгээд хятадууд яг ямар зөвшөөрөлтэй юм уу, зөвшөөрлөхгүй юм уу? Тэгээд энэ олон хятадууд хизээ яаж орж ирсэн гэхээр эхлээд энэ асуудлаа шийдчихээд байгаа байхгүй. Тэгвэл энэ олон хятад иргэд энэ чинь олноороо байршиж чаад гэмт хэрэг зөрчилд холбогдох юм бол хин хариуцлага хүлээх юм гэхээр тэрийг бол мэдэхгүй байна гэж байгаа. Тэгэхээр олон тооны хятад иргэдийг олноор нь байршуулчаад дараа нь хариуцахгүй гэдэг зүйл ярьж байгаа. Ингээл ер нь осолтой шүү дээ энэ авир өчнөө жоохон хүүхдүүд байдаг.
янз бүрийн эмэгтэйчүүд байгаа. Тэгэл ганцхан хятад улсын иргэд чинь нөгөө гэмт хэрэгжүүлэлт холбогдох нь маш их байдаг. Тэгээд ингээд хариуцах эзэнгүй олон хятад иргэдийг оруулаад ирсэн байдаг. Дараа нь ингээд хариуцахгүй гэдэг хариулт гэж байгаа байхгүй. Тэгээ одоо бол яг энэ хохирсон байгаа өчнөө энэ чинь яг ганц 200 мянган төгрөгийн асуудал биш, хичнээн тэрбумын асуудал яригдж байгаа. Энэ иргэд чинь ингээд хохирсон байгаа. Тэгэхээр яг ер нь бол энэ төсөл ганцхан 1008 айлын орон сууцны төсөл гэхгүйгээр энэ одоо Нямбатар хотын дарга байх үедээ хийсэн аптек одоо хууль бус гэрээний үнс хэрвээ энэ төсөл үргэлжлээд ах юм бол хохирогчдын тоо улам нэмэгдээд байна л гэсэн үг. Монгол иргэд улам болон хохирсоор байна л гэсэн үг байна. За юу яа? За за маш эмгэнэлтэй байна. Эмгэнэлтэй байна. Одоо энэ хятад компаниуд ямар ч юм хариуцлагагүй тэ Монголын одоо хууль эрх зүйг дээдлэдэггүй, Монгол хүнтэй харилцаж чаддаггүй, эргүүлээд энэ компанийнхаа үйл ажиллагааг хянж чаддаггүй, энэ төр засгийн л буруу. Монголчууд өөрсдөө ялангуяа Нямбатар митинг тэ Монголын хууль дүрмийн өөрөө хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүн байж өөрөө хууль дүрмээ биелүүлдэггүй. Монголынхан ард түмэн Улаанбаатар хотын ард иргэдийг тэ доромжилдог, гүтгдэг, мэдээж хүн гэж тоодоггүй. Ийм төр захиргааны удирдлагын хүмүүсүүдийг төрдөө өндөр албан тушаал хашуулсан Монголын ард түмний буруу болж таарж байна энэ бол өртөө. За энэ компани одоо үйл ажиллагаагаа зогсоохгүй дахиад үргэлжлүүлээ явах юм бол энэ хараа хяналтгүй сая энэ годмаар гараад ингээд баахан олон хятадууд явж байна. Энэ хүмүүсүүд одоо ямар ч хэрэг төв үйлдэх юм бэлээ. Дахиад одоо гिचнээн Монгол хятад компаниудыг оруулж ирээд те хэдэн зуун тэрбум төгрөгийн хохирол учруулахын ямар ч тодорхойгүй байна. Сая энэ дотор ерөн тодорхой хэмжээний бас Монгол ажилчид байна. Энэ Монгол ажилчдыг одоо яах нь вэ? Тэ энэ компани үйл ажиллагаа зогсоо танаа монголчууд чинь бид манай үйл ажиллагааг зогсоосон. Тэгэхээр бид нөлөө эргээд монголчууд руу нь өөрсдөө торхирох ийм маш том магадлал бол үүсчихэд байна. Тэгэхээр Монголын ард түмэнд хандаад хэлье. Бид нар эвтэй, найрамдалтай, тийм ээ. Дээрээс нь энэ хууль шүүхийн байгууллага, дээрээс нь Монгол улсын ерөнхий сайд, ерөнхийлөгч, тэгээ улсын хурлын гишүүд, Сүхбаатар дүүргээ сонгогдсон бүх улсын хурлын гишүүдэд хандж энэ хүмүүсүүдэд одоо хяналт тавьж энэ хүмүүсүүдийг одоо шаардж бид нар үр дүнд хүрэх юм байна. Тэрнээс нэг хэсэг хэдэн хүмүүсүүд ирээд тэмцдэг. Энийг нь одоо нэг таарсан хариултыг л энэ хятад компани захирлууд бол өгч байна. Одоо бид нар дараачийн арга хэмжээнд авч ажиллахгүй болвол ингээд ерөн иймэрхүү ийм ам тагилсан л ийм үйл ажиллагаар бол орж байгаа юм байна. Ийм л дүгнэлт үүсэж байна. Яг дотортлын лайв явж байгаа юм чи. Хэдүүлээ энэ аваарай л явж. За, балтан дэрж аа. За нэг иймэрхүү үйл ажиллагаа болж байна доо. Тэгээд маш их эмгэнэлтэй байна шүү. Маш их эмгэнэлтэй байна. Одоо тэгээд ийм одоо үйл ажиллагаа явуулж яадаг энэ компаниудад зөвшөөрөл өгч яадаг хууль дүрм гэдэг юм хааваад. Монголын ард иргэдэд бол хууль дүрм их сайн үйлчлээд байгаа шүү дээ. Ард түмэнд маш сайн үйлчилж байгаа. Тэгээ ард түмэнд үйлчилж байгаа энэ хууль дүрм чинь те энэ хятад компаниуд энэ бүгд хятад ард улсын ард иргэдэд яагаад үйлчлэхгүй байгаа юм? Энийг л одоо асуумаар байна. За тэгээд ерөнхийдөө бол монголчууд өөрийнхөө газар нутагт эх орондоо ингээд хоёр дахь үе шиг харагддаг. Иймэрхүү байдалтай маш олон газар тулж байна. Энэ зөвхөн ганцхан жишээ. Маш олон монголчуудын цалин цавг ард талд гэрн байж байгаа, үе хөвгт нь олж байгаа, наадам юм болох гэж байна. 2 жилийн хугацаанд цалин мөнгө авч чадаагүй. Иймэрхүү байдалтай. Дээрээс нь энэ сэрб хоёр дэд үтц юм мэн болохоор хот мэн болохоор юу гэхээр Сүхбаатар дүүргийн 16 доо хороонд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ дотор монголчууд маш цөөхөн ажилладаг юм байна гэж харагдлаа. Өнөөдрийн үед бол манайхан монгол хүн харагдсангүй гэж ярих шиг байна. 1500-аад хятад хүн ажилладаг гэж байна энд. Би энэ ойрхон амьдардаг учраас маш сайн мэднэ. Хятадууд үе төмөр 10%-оор гадуур явдаг болчихсон. Энэ авийн иргэд гадуур охин хүүхдүүдэд явуулж чадхаа болчихсон. Иймэрхүү байдалтай. Энэ нөгөө Монгол улсын хуулийн дээр байдаг орон нутагт ажиллаж байгаа гадаадын иргэд орон нутгийн иргэдийн 0.3%-аас итгэхгүй байна гэсэн энэ тооноос давчсан. Иймэрхүү хэмжээний хятадууд ажиллаж байгаа хамгийн наадсан жишээ. Тэгэхээр дээрээс нь тэгээд хятад компаниуд эх оронд минь даам гардаг. Монгол иргэдээр хамгийн муухай ажлын хүнд хүчин хөдөлмөрийг хийлгчгээд
бүтээн байгуулалтын хамгийн хатуу утууг нь хийлгчгээд мөнгөний өгдөггүй. Цалин цавгийг тавьдаггүй. Ингээд хүлэгддэг. Энэ асуудал бол бүр хэрэгс итгэж гисэн. Өнөөдөр Монгол улсад Монгол хүн нэгдүгээр хүн байх ёстой. Энэ бол үндснээ аюулгүй байдал. Гэтэл эх орондоо бид хоёрдугаар хүн шиг үзэгддэг болчихсон. Нэгдүгээр хүн хятадууд юм шиг харагддаг болчихсон. Иймэрхүү байдалтай болсон. Энэ цаашаа даймжгаад энэ улс хоорондын иргэд хоорондын цусасруулсан мөргөлдөөнд хүрэхийг хэн ч үгүйсэхгүй. Монгол эрчүүд нэг даргалуулна, хоёр даргалуулна. Дахиад даргалуулахгүй босоод ирнэ шүү дээ. Иймэрхүү үндснээ аюулгүй байдалд нөлөөлөл болохуц асуудлууд зөвхөн энэ дээр биш ээ. Ганцхан юм дээр бид өхөн өнөөдөр бол энд тэмцэгчдийн ихэнх нь ирсэн байж байна. Маш баярлж байна. Ингээд Монгол залуучуудаа өмгөөлөөд бид эзэнтэй юм шүү. Эх орон минь эзэнтэй юм шүү. Эх оронд аавын өвгүүд байдгийн шүү гэдгийг харуулад ингээд байж байгаа энэ хүмүүстээ бас баярлалаа. Тэгэхээр хөдөө орон нутгаар миний бие бас явчаад ирлээ. Зөвхөн буган тосгон дээр би ганцхан буган тосгонд ажиллаж ирсэн. Гэтэл тэнд 7 уурхай 2000 гаруй 1500 гэж яриад байгаа юм. Хятадуудаас ажиллаж ирсэн. Уг тосгон маань 3000 гаруй хүн амтай. Хүн амынх нь 50% хүрэх хэмжээний хятадууд ажиллаж ирсэн. Иймэрхүү кейсэнд очиж ирсэн. Иймэрхүү кейс Монгол улсын 21 аймаг 331 сум Улаанбаатар хотын 9 дүүрэг хороо болгонд иймэрхүү кейсүүд байж байна. Энэний яалтад хэн байна вэ гэхээр нөхөр Нямбатар төрөний засгийн газрын сайд оюун эрдэнэ гэх мэтийн нөхдүүд хятадуудыг оруулж ирэх асуудалтай 24 онд бид өхөн эрчимтэй тэмцлийг хийж энэ үе төмөр хятадууд орж ирэх урсгалыг чийж байгаа зогсоос. Хэрвээ зогсоогүй бол гэж бид өхөн өнөөдөр ярьж байгаа. Хэрвээ зогсоогүй бол гэж бид өхөн айж байгаа. Яагаад гэхээр бид өхөн төрсөн нутагтаа байж ээж хятад иргэдэд дарслуулах ийм мөч яг өнөөдөр тулж ирээд байна. Тийм учраас бид өхөн энэ дээр зогсохгүй монголчуудынхаа энэ 400 гаруй иргэд байгаа юм байна. Цаашдаа хүмүүс нэмэгдээд байгаа. Хогорчсон компаниуд, баригадууд, хувь хүмүүс нэмэгдээл байгаа. Эдгээр хүмүүсийн эрх ашигыг тусцсан хамгаална. Энэ зөвхөн үзэгдэл, зөвхөн өнөөдрийн асуудал биш шүү. Цаашаа явна, холбогдох бүх газруудаа тэмцлийг явуулнаа. Миний сонссноор ингэсэн шүү дээ. Тэр нэг ногоон нуурын харилцаа гэдэг шүү дээ. Тэрэнд нь одоо 30% нь заавал хятад иргэдийг амьдруулна ч гэдэг юм уу. Тим нэг юм хийсэн тэрийг сонссон. Тийм яриад байгаа. Юу н хятадын чай таван байгуулах гэж үзээд байгаа юм. Тэр нэг муухай. За ямар ч гэсэн ийшээ нөхцөлөд ямар байна олон хараад хараад аа. Дотор бол яг хоо ерөнхийдөө нэгүнийхэн байгаа. Гэхдээ бас өөрийнхөө бас Facebook найзуудтай бас харуул. 非常无辜之人，然后这些人呢，现在呢，经过的某国人员没有拿到工资，然后对他们说了这个情况，然后他们是代表这个人过来的，这些解决这个问题。然后他说是今天这个6户羡慕省的这个公司，中国公司还有你们公司是丢了中国很多公司的面子。丢了中国很多公司的面子，然后他们是最好的办法是全国告诉中国公司的这种不礼貌的这个事情，是因为他非常心情非常不稳定啊。是。Хурж ирснээс хоошгоо нэг уцаар хадгалж хэдэн цаг зарцуулах хэрэгтэй вэ? Тэгээ зүгээр л нэг цаг баримтлаас хамрын ингээ маань хожууд өвөл уншиж байгаа юм үзчихсэн. 从昨天开始